Энэ бол prank show. Та яг одоо Монголын хамгийн анхны prank show-г үзэх гэж байна. Та бид нөө. Тэгвэл ихлүүлцгээе. Сайн бацгаана уу хүмүүдэд ноён татагтай нараа. Өнөөдрийн дугаарын маань зочин финалистаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хүслбаатар буюу Хүслаах маань ирсэн байна. Баярлалаа. За Хүслаахтайгаа ойр дуулзаагүй ажил амьдрал тавдаг байхаа. Тавтаа. Энэ дугаарт маань ямар хүмүүс оролцсон гэдгийг та ерөнхийдөө гадарч байгаа. Мэдж байгаа. Юу болж байгааг мэдсэн үү? Үгүй ээ мэдгүй. Юу болж байгааг мэдгүй. Юу болж байгааг мэдгүй юу? Ер нь манай Баярмаа битэр чинь нэг анги штэ. Тэгээд Баярмаа маань одоо ингээд танд ер нь найз залуу малуугаа танилцуулж ирсэн үү? Үгүй шүү дээ. Үгүй юу? Жирэмсэн гэдгийг хэлж байгаагүй юу? Тийм ч байхгүй хаа. Тийм ч байхгүй хаа. Энэ нэвтрүүлгээр далимдуулж яг тийм хэлэх гээд байгаа юм шүү дээ. Өхөө. Гүү ахоо. За тэгвэл ингээ бүгдээрээ жүжигчин Баярмаагийн орсон дугаарыг хамтаа үзцгээе. За. Юу болж байна гэхгүй. За сайн бацхан уу. Санаа. За би яах вэ? Франк шоуны урилгыг аван хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Ойрын сонирх чи юу байна да? За ойр зүрэн жоохон ажил ихтэй. Киноны зураг авалтуудтай ер нь нэлээд завгүй л байлаа. Таны урд 3 хайрцаг байгаа. Хайрцаг тус бүр 5 сая, 10 сая төгрөгийн бооцоо байх ба үлдсэн ганц хайрцаг нь хоосон юм. Гэхдээ хайрцаг болгон өөр гэсэн даалгавартай. Та аль нэгийг сонгосон бооцооныхоо төлөө тухайн даалгаврыг биелүүлэх юм. Та билнэ үү? За билээ. За та алийг сонгочоосоо гэж бодож байна. Баярмаар нь алийг сонгох бол 3 дугаар хайрцгийг сонгох байх та. 3 дугаар хайрц нь хоосон байгаа л гэж бодчих. 3 дугаар хайрцаг бол хоосон байгаа гэж бодож байна. Би бол голын сонгосоо. Одоо энэ гурын нэг нь сонгоно гэсэн үг шүү дээ. Баруун үгүй л та. За би нэг нь сонгоё гэж бодож байна. За. $10 сая төгрөгийг сонголоо. За ингэн одоо 10 сая төгрөгийг сонгочихлээрээ даалгаврд нөгөө нэг 10 сая 5 сая хооснороо нөгөө эрэмблэгдэж даалгавар нас чанга байгаа. 10 саяын даалгавар хэцүү байх юм байна да. За бүгдээрээ даалгаврыг хамтдаа харцгаая. За. За хайртай гэдэг юм уу гарсан? Даалгавар 1. Та хүссэн нэг хүнээ сонгон Франк даалгаврыг биелүүлнэ. Даалгавар 2. Тухайн сонгосон хүнээрээ тогтоон дотор байх үгийг 10 удаа хэлүүлнэ. Та итгэлтэй байна уу? За итгэлтэй байна. Франк дэх хүнээрээ хэнийг сонгох вэ? Энэ үгийг 10 удаа хэлнэ гэдэг чинь за би тэгвэл ийм гоё үгийг хэлэх боломж олдож байгаа юм чинь ээжигээ ер нь сонгочихъя гэж бодож байна. Ээжиг ерөөсөө нөгөө нэг пранктад ч юм уу тэгж нэг үзэж байгаагүй цаа чи ер нь айгу завгүй байгаа. Тийм учраас ээжигээ сонгочихъя гэж бодлоо. Танд амжилт хүсье. Ер нь л үлзийгч хашир уу? Хашир. Айгу хашир тий. Мундаг штэ манай үлзийгч бол. За надад харин даалгавар өгсөн. Тэгээд 10 удаа хайртай гэж хэлүүлнэ. Тэгээд гайгүй хаа ээж болохоор ер нь өдөр болгон би биндээ хайртай гэж хэлж байгаа болохоор тэр нэг тийм хэцүү зүйл гэж би л бодохгүй хэлж байгаа юм тийм. Найз залуутай болсон бол манай ээж бараг итгэхгүй л байх гэж бодсон. Ер нь итгэхгүй хаа. Тийм бараг л байдг болохоор тийм. Одоо үнэн л хэлээ тийм. За тэгээд юу болох нь харъя. Удахгүй бол тийм. За.
Үлзийгчд найз залуутай гэж хэлж дуудаж байгаа юм ба шүү дээ. Найз залуу танилцуулах гэж байгаа гэж дуудсан ба шүү бүр. Сэмхэн. Танд хэлэхгүйгээр дуудаж байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр эхнэр чинь бол нууцаар охинтойгоо ийм ажил ярьж идэг байх нь шүү дээ. Бас зүгээр. Тэ? Тийм байна. Одоо Тэс аавтаа ярихгүй ажил л да угаасаа. Тийм үү? Тийм шүү дээ. Нүгээл охин хүүхдэрээ аавдаа би тэгээд ингэсэн тийм залуутай болоод юм ярихгүй хаа. тийм үү? Гэхдээ Том болоод төгтөлтөөр тэг тийм үү? Одоо би чи охиноо ус ярина л гэж найдад шүү дээ. Ядгүй юм байна. Найз залуу гэдэг тухай чамтай ярихгүй хаа. Тийм үү? Би ярихгүй хаа. Тэгээд нууцаар хэрэг үлзийгч таадах юм бол танд хэлэх юм байна шүү дээ, тий? Тэгэл баг. Тэгэж дуудсан комби байсан байх шүү. Тийм байх нэ. За, За одоо яа гэм бэ? За бүгд анхааралтай жаарай. За үлцэг хөгч орж ирж шүү бүгд анхааралтайгаарай. за үлзийгч маань ороод ирч. Дуудагддаг гэж байгаа юм тий? Тэг чинь. Ийм. Манай охин амт цэцгүй шүү. Би шалгаад яа. Манайд намайг чиж аваад. Трипо. Ингэлээ. Хин бэлэг нэрийг хоёр удаа асууж ин албаар манай жүжигчин хүлээж өгч авч чинь. Үлзийгчийг шалгаж эхэлж. Уурын өрөх. Уурын өрөх гэж. Би захиал. Манай охин захиал. Чигсэн. За бич гэж. Чин байна. Ээж нэрчлээ. Баах. Үртгэж жаа. Үртгэж жаадаг гэсэн. Зүгээр биш үү? Би үртгэж жаадаг шүү дээ. Өнч үртгэсэн. Явуулчих чи шүү. Уурлах үедээ. 4 сарын 3-ны өдөр тий 4 сарын 3-ны өдөр юу гэсэн тэгэхээр хогт юм тий өнөөдөр чинь 4 сарын 8 энд гараад ил болчихлаа баяр баг чи та энэ кофе ширээний бод ширээн гэсэн. Ай. Нэлээд л уурлж ин да. Тэ? Гэхдээ бол барьж шүү. Баярлалаа гэж. Барих л ёстой. Барьж шүү, тэ? Болохгүй шүү дээ үчдэг нь яа тийм. Гэхдээ бол энэ охин бол үйлчлэгээний нөгөө нэг юг давж эвгүй харьцаж байгаа шүү дээ. Үлзийгч маань бол бас сайн тисэж чинь. Би бол тисэхгүй. Ер нь ийм юм дээр бол. Чи юу гээд байгаа юм бэ гэж хэлнэ. Давж харьцаж шүү дээ. Оо. Яасан. Цаа уулзч явах юм. Зүр сууж байгаа. Яасан юу вэ? Та юм ийцэн. Юм ийцэн. Юм идэг байна. Одоо тэгтээ ээж нэг ажил дээр дуудахад сандраад байна. Ээж. Яа. Энэ хэлэх болоод байна. За та бити гайхаараа заяа. Ийм чухал юм гарсан юм. За. Бэрийг харин хэлэхэд энэ хүн амьтны амжууд ярьж бол. За. Та эхлээд миний хэлхий зүгээр сайн сонсож байгаа заяа. За. Гэртээ орой очиж ярьж болохгүй юм. Тэгэхгүй одоо ярихгүй л юм болохгүй. Нэг хүн дуудсан байгаа хгүй. Тэгээ одоо дээрж тантай уулзсан гэсэн аахгүй. За зөвчиг оруулъя. Чухал дуудсан. Тийм. Чухал яриа болох. Та эхлээд дээ шүү дээ. Сайн байна уу? Үу яамка. Үчинд юу заа? Түн минут ажиллаж байгаа шүү Сайн уу? Тэгээ юу яа? Чанга шүү. Та цэсхаа. дээ. Түн урлаг соёлын ажлыг бол тэнд ажиллаж байгаа шүү. Ахлах зүйлс болсон. Юу эмоцос гарсан юм. Тийм хичээ. Үгүй хажуугаар нь юм ажиллаа бол да. Чөлөө цагаар хийж. Аа за. Ажил сайн уу? Сайн хичээ. Яг яваа. За амжил. За. Цахиалга өгөхөр бол гараа өргөж яриа. Би ингэсэн байхгүй шүү. За. Ингэсэн шүү та. Юу яагаад та надад ясныг хайртай гэд нэг 2 удаа хэлтэй 2 3 удаа ч юм амар чухал та яг юм хэлэх учраас шүү дээ. Чухал байгаа байхгүй.
Юу? Ингээд аамаа. Би одоо нэг чухал юм хэлж байгаа учраас санаа. Хаштаг гэдэг нэг 3 удаа хэлээ. Би юу? Би Цаа сүртэй. Тэгээд чи зөвхөнтэй хайртай шүү дээ. За яасан. та яг хаштаг гэдэг Би стэйж шиг. Зүгээр. Яасан юу? үгүй надад амар чухал юм би танд хэлэх гээд байгаа байхгүй да. Яасан. За би өмнө нэг юрис тань ярьж байгаа шүү дээ. Тэгээ би одоо нэг найз залуутай болсон байхгүй юу? Тэгээ танд хэлээгүй амар удаан явж байгаа. Аа ямар сүртэй үү? Тэгээд гэхдээ ээж бүр амар чухал аа. Бүтэс зүгээр шүү дээ. Тэгээд найз залуутай болох яасан. Яагаад ч шүү дээ. Би та гэхдээ өмнө би танд энэ хүн танилцуулж байгаа юм шүү дээ. Одоо тэр хүн маань ирж байгаа байхгүй юу? Тийм. Та гэхдээ надад дахиад хаштаг хэлээ. Хаштаг хэлээ. Ээж нөхөнтэй хайртай шүү дээ. Яаж удаа. Юу? Би ч хайртай шүү. За. Яа, тэгээд ямар хэцүү юм бэ нэ. Одоо тэр хүн маань ирж байгаа. Тэгээд гол нь та битгий гайхаа. Аавыгаа дутчих гэсэн. Яах вэ? Хоёртай сэргээл танилцахгүй. Танд танилцуулна шүү дээ. За. Тийм. За. За тэ хайртай шүү. Яхаа тийм үгэлцэн. Юу сүртэй. За одоо удахгүй юм захиалах юм да. Та охиноороо 10 удаа хайртай гэж хэлүүлэх бол та яахаар вэ? Ястаа хэлж идэхгүй. Сонин байгаа. Хайртай гэд 10 удаа хэлгэвэл өөхж байгаа айх. Тийм. Яасан. А тэгтээ баярмаа бол ширэгдэл готой. За аав яг фрэнк төлж байгаа юм байна. Тийм. Шууд хэлэн заадах чинь. Чадчихлаа. За нэг аав хайртайгаа хэлээдэгтэй. Бас хэлэхгүй гэж магадгүй юм байна. Тийм байгаа. Яасан бэ хөө игээд. Тий. Ээж нь бол асуугаад байж шүү Тэгээ харин тэгж байгаа. Яасан хэлгээ. Гол үнцэгчд манай хамт олон бүгдээрээ нөгөө ингэж хэлж болохгүй гэсэн юм байгаа болохоор баярмаа та надад 10 удаа хайртай гэж хэлчих гэж шууд хэлэх юм бол даалгавар амжилтгүй очих гэдэг. Аа бас тийм дээ. Тий. За найз залууг оруулаа. Дуудлага хэрч одоо яатсан юм бол гэж бодлоо шүү. Таны ажил гайгүй амжиж байгаа зү тий. Амжиж гэнэ амжиж. Тэгээд Сайн байцгаана уу? за сайн уу. Сайн байна уу? Намайг Дамбэсэр гэдэг. За, танд. Баярлалаа. За, сайн байна. Ишээс өгч байгаа. Харин нөгөө шүд үдэд тэгээд бас нэг шүдний газар авч явах юу ажил барагдчихлаа. Миний нөгөө цаад өгсөн юмч төрчихсэн. За та энэ маань удаа үлэв. Дүүсээ ивэл. За. За тэг цаг. Та юу идэх вэ? Юу идэх вэ? Та юу идэх вэ? Таны байртайс тэг. За. Юу яа. Хайртай Аа. шүү. Хайртай шүү. Хараа барьмаа юу идэх вэ? Та юу идэх вэ? Өгч нь. Тэг. Газ нэг брокколи шүл авчлаа. За юу яа. Зөвч ингээ. За санаа зовлох манайха бүдингийн би даачин тий. Бүдингийн би даачин тий. Юу аммаар юу. Юу юу. Би Би тэг цагт. юу хийчих вэ? Яасан бэ? Яаж бэ? Спагетти байхгүй. Манай юу стейк их гоё гардаг. Манай ер нь стейк их гоё гардаг. Стейк ер нь Тэгвэл 2 стейк зөө. Салааднаас чи Түр харагч. Би цагт заа. тий би сая юу ачлаа. Үгчээ.
За тэгвэл би өөрөө дур мэдээ захиалж байгаа юм уу? Тэгт хамгийн гоё хоолнуудаа захиалчих тэгэхөө. Ээж нэг хийхгүй дээ. Ээж нэг хийхгүй дээ. Би Салаад ах уу? Одоо өөрийгөө танилцуулах яваа шүү. за би өөрийгөө танд танилцуулах гэсэн. За би айлын 3 дахь хүүхэд. Тэгээд Булган аймагт төрсөн. Тэгээд Эрдэнэтэд 10 жилээ төгсөөд тэгээд Дархны коллеж аваад тэгээд бас сайн юу яа сурч чадаагүй. Одоо юу их вэ? Одоо юу? Одоо бизнес хийж байгаа. Тийм, бизнес маань аягүй сайн явж байгаа. Би өндөгний бизнес хийдэг. Шүтэн яасан? Энэ нөгөө нэг юу яагаад одоо бас нэг жоохон нас ихвар ч юм уу нөгөө араа горхотоод тэгээд яахгүйсэн. Сүүлийн үед чи эмнэлэг нэг ингэж их айхтар юугаар марлаар бохоо хийчихээд байгаа шүү. Яагаад ингэ бохоо юу? Үгүй ингэ нөгөө салхи мах оруулж болохгүй гэдэгсэн шүү. Би нөгөө жоохон тантай танилцсан гэсэн чинь жоохон сандраад. Тэгээд нөгөө нэг жүжигчин хүмүүс гэхээр чи нэг тийм одоо хүмүүс чинь ингээд нэг цэрвэд идэг, айгаад идэг. Тэгсэн чи таа чинь айгүй тийм гоё хүмүүс шүү дээ. Тийм яг манай баярмаа шиг айгүй гоё. Тэгэж. Та танилцаа хэр удсан мөлөө нэрээ? Тий, бид тэр чи одоо бас цаг хугацаа бас өнгөрлөө бас нэг 4 сар болж байгаа тий 4 сар л гарна болж байгаа. Аа үгүй ханхас болгоно гэсэн үү? Тий, булганых манай яг дээд гар болохоор цахны гаралтай. Өвөө өнөө маань цахны гар. Захны Тэгэд би захнаас болгонд сурсан юм уу? тий. Үгүй энэ нэг салхи оруулж болохгүй гэсэн шүү дээ. Тий. Тэгэд би ч одоо эмэгтэй хүнийг айгүй тийм хайрладаг. Тэгээ эмэгтэй хүн ч юм бол яг л гоё ингээд цэцэг шийтэй. Тэгэл гоё уулаал, наран тавиал, услаал байвал гоё өнөр гаргаад байдаг. Тийм учраас би эмэгтэй хүнийг айгүй тийм хайрладаг. Эмэгтэй хүн чих ялдамхан тийм ээ. Манай баярмаа чи гоё хөөрхөн тий. Оо яна. Оо салгалсан юм бэ чи өө. Чи болоочтой өө. Ачаачтай. Үчи хувцсыг нэрч л да. Бол зооснаа тава яв. Чи өө. Стан. Чи энэ хувцсыг авч өгөхгүй зү. Яг төхөрхөн гар нь юу яагаад л залтаа л уучлаар минь дөө. Үлчиг чиста. Яа тесэрчих гээд уурд хүрсэн гээд. Өөр нэг чи болчоо чи яах гээд байгаа Тэгээд ядчихраад гээд явцлаа шүү дээ. Тэглээ. Яг тэгээд авчлаа шүү бүр. Уур нүрээд юм. Гэтэ яг гадарлаг байх юм шүү. Гадарлаагүй байна. Гадарлаагүй байна. Уур нүрээд эхэлсэн байна. Тий. Ер нь гэхдээ атмосферд аягүй хурд орчтой юм билээ хүн. Харин тий. Энэ хэн залуу байна гэж. Ахотаа. Чи яа гэсэн юм бэ? Сайн нэр юу яж хэлээ марч чи мартуулчих юм гэж. За үгүй сая тийм нөгөө тийм эмэгтэй хүн чи гоё цэцэг шиг өөд би бас юутай булгандаа адуутай тий. Одоо ч хүмүүс ч нөгөө нэг хурдан морь зөнд сүнэрч байгаа. Тэгээ би бас өхөртэй тий. Танд гоё өвлий чи явуулна. Мөнгө төргөнд санаа зовлтгүй. Мөнгө төргөнд санаа зовлтгүй. Болно шүү дээ тэр юу ч. Майлын уулзтав. За гаргаж болохгүй шүү. Одоо тэгээ тэднийхэн сайхан юу яагаад Баярмаа өвлүүлнэ гэдэл чи. өсөж байгаа бол тэгэл баярмаадаа одоо өвлүүлээл тийм ээ. Өв хөрөнгөө өвлүүлэн дээ. Яасан. Би танд
таалагдахгүй. Таалагдахгүй. Зүгээр. Таанаас бодож байна. Биш юм санаа. Би бас бүрэн танилцуулах гал байгаа байхгүй. Манай ээж маань болохоор багш. Тий. Аав маань жолооч хүн байдаг. Тий. Би өөрөө бол анх одоо барилгын темс авсан. Тэгээд энэ маань бас нэг бүтлгүү болоо. Тэгээд хотод ирээд бизнес хийгээд бизнес маань одоо бас айгүй амжилттай байж байгаа. Өндөгний бизнес. За болж байна. Тий. Одоо тэгээд тий. Одоо тэгээд баярмаатай тарихаа бас өвлүүлнэ. Өндөгнийхөө бизнес. Манайх одоо нэг 20,000 дахиад өндөлүүлдэг. За. Тий. Одоо та ойрын үед ямар ханд энийг салхируулчихгүй гэдэг. Ингэж богодтой. Та одоо ойрын үед ямар өрөн бүтээл дээр ажиллаж байгаа? Хаар тахтай ажиллаа хийгээд чин зураг мураг авалт тэгэл. Сургууль мургуул гээл явж. Амаа хайлын гүйцэтгэв. Би чинь ерөөхдөө юм яарад байна. Яг санаа хаад идэх байх тийм үү? Тийм. Нөгөө кинонд чинь нөгөө нэг спонсор хэрэгтэй болол би бас оролцож байна. Гадаахын дэс хэрэг байхгүй. Өндөгнүүд үйл те. Одоо нэг хүмүүс кинонд чинь ингээд ажиллаж байгаа зөндөө олон ажиллаж байгаа стартан те. Тийм. 2 сэтг өндөг чинь 60 ширхэг гэдэг байхгүй. Хоёр дөөж болно шүү дээ. Тийм шаардлахгүй. Ямар За. Пастан хаана вэ? За одоо үлзэх ухаа гэж хэлээ шүү. Үзэх ба. Би танд таалагдчихсан. Таалагдахгүй. яасан? Би танд таалагдж гинөө гэдгийгс. Хаалгадж байна уу? Өө ашгүй. Коммуник сэрэм гэж байна. Ихэд мөрх ээж рүү. Аа за. Тантаад. За дахиад өөр юм захиалах уу? Санаа зовдохгүй тий. Би даач шүү дээ. Би төлж шүү дээ. Тий. Ха? За. Хараа. Хоол ич. За. Шүтж үтсэн чи хоол идчих чадах юм уу? Ханд би хараал гэж байна одоо. Болохгүй хайртай өгчнөө. Бас л мундаг асуулт байна те. Шүтч үтсэн чи хоол идэж чадах юм уу чи л гэж. Харин чи юу яараа? Надад сануулж байгаа. Хоолны дараа даралтных юм бoo. Яа натаа нэг ороод ирүүлнээрээ те. Яа. Даралт юм уу? Би бол шууд болсон юм байна. Та хүмүүн явнуудаад гэх. Хоёр давараг чацсан шүү. Явж ивэл яасан дээ. Даралт юм уух юм байна гэж байна. Би тэр хоорондоо л Үгүй. Би хэлсэн. Хэдэн онторсон юм дөө? Хэдэн онторсон юм дөө? дөнгөж 49 шүү. За. Тий. Одоо л эд хийж бүтээх насан дээр л явж байна да. За. Яс би танд таалагдахгүй. Ямар халаасаа би. Гоо санаа зовол баярмаа хэлсэн байхгүй. Ээж л таалагдчихвал аав таалагдчихна гэдэгс байхгүй. Одоо юм асуухгүй хоол идэхгүй. Хоол идэх гэж шивчин болох юм уу? Ямар зүм хтэй. Үнэхээр таалагдахгүй нэ. Би таалагдахгүй юм гэж ямар алаасууд юм бэ чи. Одоо дээ. Та идэх юм. Энэ мах нэг уу. Шүтнэс чи өөр юм бас үлдсэн юм уу? Гүг. Шүтлээ. Одоо дээ. Хастай шүү дээ. Хастай. Хастай. Та надад хайртай. Баярмаа тайлтай юм чи. Надад хайртай болно те.
Харангуйтай хайртай олон ч гэж байна. Гэхдээ та сая намайг таалагч. Яг л Хаалаа. Та зайч нэг хэсэг явлаа. Аялаа арай уудчих буцаар ирж байгаа дээ. Түүх. ой ажил дэж. Юу яах вэ? Таны ажил гайгүй ой карак орох уу? Энд чи каракет. Энд чи Өдрөө. ха? Чи та 12 явж байгаа. Надад гарах гэх юм уу? Гой шүү дээ. Яа каракет би сая ганц пиво жоохон дуулуул хэ. Жүжигч юм уу гоё. Пиво. Хитцээ. За ээж тухай дуу явъя. Төвшөөжтэй хэлэлгүй 5 сар тэлээ төвшөөжтэй хэлэлгүй 5 сар тэлээ түмний нүднээс нүдгүй Наад болноо. Сүлэтий би. Хаагаад ямар нэг тэлцсэн би юм. Зоолтой. Баярмаа өөрөө ямар хүн ирэхэд мэдгүй. Баярмаагчудаа суулгаад ичээд байдаг. Нэвтрүүлгийнхаа дүрмийг дагах ёстой гэдэг. Яа. Та хой пранк байна да энэ. Нэг аргатай хүн бол тэсгэргүй юм байна. Тийм байна. Би бол юу уцаад байгаа мó ПВ гэдэг юм байна. За өнөөдөр сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж энэхүү өдрийг үлзийтэй тэмбэрэлтэй сайн өдөр гэж энэхүү зүйлийг одоо хайртаа өгч байна. Бүдэнгийн өндөг юм. Өндөг. Нара. Тэгвэл хайртай гэдэг үгч бүр алга боллоо шүү. Бүр энэ хэзээ ч хэлэхдэггүй бичгүй. тий 10 сая төгрөг уул авцсан бол ёо. Одоо бол яаж ч хэлсэн үзэгч бол хайртай Хэлэхгүй. Одоо тэр үг бол бүр харан болчихлоо. Одоо яагаад ч хэлэхгүй байх. Тийм байна. Өдөр Юу солиороод байгаа ямар хайртай юу чи надад хайртай юу надад суугаад чи энийг тэнэг хар юмаа гэж хэлэх байх та одоо. Өдөр манай жүжигчин чи орж ирээ та таалагч гэнэ гэж байгаа. Надад хайртай юм гэдэг. За тааш нүцгээ. Байна. Одоо Хайртай шүү. Энэ хүч зүгээр үү? Хайртай хийцтэй. Хайртай хийцтэй. За дараагийн бичгийг оруулъя. Балаа юм биш үү? Балаа юу таа талцсан юу гэж юм бэ? Би тань мэдсэнтэй мэдээ алдуулж чи. Юу бэлэг. Юу болоод балаа юм биш. Салат хааш юм бэ? Яасын. Юу яасан гэж? Яасын. Тэгээд үнэстэй. Энийг харин чухал юм байгаа гэж би тань хэлсэн шүү дээ. Тэгээд энийг үзүүлэх гээд таны дуудсан байна. Яас та яа дуулсан. Кэрсэн бэлтсэн юм. Тийм л хаацтай. Тэрийг тань хэлэхэд дуудсан байна. Тэгээд яаж хэлэхээ мэдгүйс ахгүй. Тэгээд юмс өнөөдөр одоо аавд хэлэхээс ч хаяад тань хэлээ. Хөөхөн маад хөөхөн хайртай. Хөөхөн чахалтай. Энэ хүн ямар аюултай юм бэ? Энэ хүн ямар аюултай юм бэ? Чи мэдрэл мод юм биш үү? Биш. Тэгээд зүгээр сэтгэлээрээ юм хандж байгаа хандлага юм байна. Заавал бид нэрсээ хаалтгүй шүү дээ. Тийм үстэй. Чамд өөрчлөлт таалагдаад байна. Яах вэ? Дайжгүй л хаацтай юу? Дайжгүй л Юу дайжгүй. Үнэн сайн хүн. Сайн нь яаж мэдчихэж байгаа? Наа чи хүмүүстэй харьцаж байгаа юм чи харж байна уу? Харин сайн л таныг санаж буй та.
тайвшраа. Тийм. Сонголтонд тэгээд өөрөө сонголтонд итгэлтэй юм чи. Яана одоо та яах вэ? Яг юм хэцүү. Энэ ийм байгаад гол нь гэсэн чинь жирэмсэн болсон байгаад үү? Яа, чангал юм бэ? Охин байгаад тий. Жирэмсэн гэдэг охиндоо л их уурлах юм байна да. Би үлжиж бас яг тийшлээ. Үлжиж барагтаа уурлахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Барагтаа бол уурлахгүй. Уурлж шүү дээ. Тий. Чи ч одоо Ямар юм сонгочихваа чи гэдэг. Энэ ямар азгүй сонголт байл бүр гайхаад энэ шокод орсон шүү дээ. За би чи энэс дорлол байх байх. Тэгэх байх уу? Үлжигийн хэмжээний байж чадахгүй хуу. Бүр илүү. Бачаар яасан чамаг иймдээ суулгахгүй чирэл гарах. Тэгэх үү? Яа. Энэ мэдгүй гэхдээ яг байдал дээр яах юм бол Тий одоо бас яг. За, жүжигчд оръё. Цаг мөхөр байтгаа маш. За. Имэтэй хэлсэн. Бичдэг. сайн болж. Одоо энэ нөгөө цаг барьдаг тэгээд одоо тэгээд нэгэнтээ гэсэн багш юм уу? Өхөө заа. Одоо ингээд нэгэнтээ хууд дураг барилдаж байгаа юм чи гэж та түрүү асуусан шүү дээ. Гэр бүлтэй юу хөөхтэй манай хөөхт. Тий. Татаа авч юм уу? Татаа авч юм уу? Дээрээс юу байх гэж сүрприз юм одоо. Энэ тань шүү дээ жүжигчин байна гэж мэдчихэ. Мэдсэн үү? Одоо мэдэлгүй дээ. Отомбаатар л шүү дээ. Тий. Отомбаатарыг танихгүй байна гэж байхгүй л үзэлцээгөө. Өөрийнх нь сургуулийн OIT юм чинь. Тийм. За. Сити сургуулийн 4-р курсын сая төгссөн Отомбаатар л байна. Нэг манай гэн амтарсан гэн одоо болсон. За, хараа. За, одоо уурлаа шүү. Үгүй. Баярмаа хөөе. Начи юу юм? Чи жирэмсэн юм. Ирсэн чи мэдж байгаа шүү дээ. Хөөе. Асал та жирэмсэн юм уу? Та жирэмсэн юм уу? Гүтээ энэ юу юм? За би яг бууж иг. Одоо их тесрэгд маш ойрхон байна шүү нэр. Та ч ирсэн. Шүсэлээр тагаад чиг нэ. Яа за яна. Чи Бата юм байна яа. Хүй та байж ой. Хүй энэ хонцоо моцоо ич хүй. Би чи. Чимээг ороо. Ягаад Би та. Хушин миний дөө. Би ч Үндэг гэж хэлсэн чи энэ юу юм? байж та. Оо яа. Би эдний гуравдугаар нь ягаад ингэ ирсэн. Энэ андарцуулахгүй да. Андарцуул. Энэ андарцуулахгүй да. Андарцуул. Би одоо дааж махаа болсон тэр хүн даа. Би одоо дааж махаа болсон тэр хүн даа. Тий, би төлөхгүй. За би хийчээ. би чи ээж нь За би хийчээ. ялаа юм биш. Та нар та. Баба яавь. За байж л та байж. Та тооцоогоо. Та тооцоо ээж та хүн тооцоо. За байж та байж л байж. Тий. Тэрсгаач. Тэр энэ зүг тооцоо. За энэ хийчих. Үгүй та зүгийг харчихгүй. За, 3, 2, 1 бүгдээрээ пранкийг дуусгая. Энэ реакшн Ямар уурсан. Октоосоо таалагдсан. Ядчаад юм балераа штэ. Яасан Ямар уурсан бэ ядчихгүй. Йоо. Одоо яг ийм хөргөнтэй болчихвол яах вэ та? Яг ийм хөргөнтэй болчихвол одоо яг ингэ бүр болцсон гэж. Бага яг болчиход би таныг хизээж очихгүй. Яагаад очихгүй гэж вэ? Яагаад?
Ястаг хэцүү байна. Шар шиг гэж тий. Ямар ч муухай дээрлэхүү яасан ч байлаа. Хувиадсан юм бо. Бизнестэй байх. Хайргүй биш гол нэг юм. Бизнестэй байгаад шүү. Бизнес. Өмдүүлэх. Би бизнесийг хийх. За, сая станы төсөөлж байгаагүй тийм байдалд орлоо. Төсөөлж байгаагүй байдалд бол урд нь зөндөө орж исэн. Гэтэ энэ нөхцөл байдал бол бүр хизээч төсөөлж байгаагүй тийм байдал байсан. Шээжтэй хэлэлгүй 5 сар тэлээ. Би өөрөө ч тийм хүн орж ирнэ. Яаж л нүур амаач юугаар бооцсон. За энэ сонин орж ирээд Надад хайр. манай одоо оршин урлагийнхан болон жүжигчид биеийг маш олон төрлөөр чадаж ингэж одоо фрэнкдж байсан үед бол зөндөө байгаа. Гэтэ энэ бол одоо хүний бүр сэтгэлийн цаадлын нэг углуурганы утсыг хүндсэн тийм шоу байлаа гэж хэлэх гээд байна. Чи болоочтой үе. Ачаачтай. Үчи хувцсыг болчих та. Бол. Тэгээ жирэмсэн болцсон гэдсэн чи угаасаа амар ууралж байгаа юм шиг санагдсан. Би тэгээ сүйдээ жинхнээс айгаад юу яах ёстой илээ. Тэгээд амар жүжиглээд нөгөөний залуу маань амар жүжиглээд ангууд яахаа сүйдээ мэдгээ хэл хөвгөө болоо жоохон бамтаад тэгээ өөрөө жоохон айлттай сая байж байгаа. Тэгээ сүйдээ явхаар болоод ёо сүйдээ юу ч одоо дан тэгээ би бүр сүйдээ юу ч одоо дан гэдэг өөрөө хүртэл гайхаад тэгээд өнгөрлөө. Чичирсэн юм. Гэтэ бамаа яг ингэж гэдэг байхгүй ямар нэг юм ингэж нуугаад хэлэхээс өмнө яг нэг ийм байдалд ороод идэг байхгүй. За би нэг юм хэлэх гэж байгаа шүү. За инглээ шүү. Инглээ тэгж байгаа л дараагийнхаа ямар нэг хэлчихсэн юм хэлдэг. Тэгэхээр би одоо яг л тийм юм юу ямар нэг юм болсон юм болоо одоо жишээлбэл сүүлд нэг машин одоо мөргөөд тэрнийг хэлэх гээд яг нэг юм байдалд орж исэн байхгүй. Тэгсэн чи одоо яг тийм юм болсон юм болов чи бүр тэрнээс ноцтой байдалд орсон байл яг хөө. Гэхдээ би охиныхоо одоо хантай болно гэдэг сонголтод бол маш их баяртай байгаа байхгүй. Гэтэл уг сонгосон хүн хамгийн асуудалтай байсан ошноо гэдэг шиг тий. Эдэн компани гарын бэлэр мөн дээрээс нь хайлуу бити салбарын үйлчлүүлэх 500 мянган төгрөгийн эрхийг бэлгэлжээ. Фрэнк шоуныханд баярлалаа. Өдрийг гоё сонирхолтой бөгөөд шоктой зүрх дэлсүүлсэн бөгөөд тэгээд дараа нь тайвшруулсан ч гэдэг юм олон сонин байдал сэтгэл зүйн байдалд оруулсан маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт манайхаа гоё шоу зохион байгуулсан. Ийм пранк бэлдсэн байна. Баярмаа маань болохоор даалгавраа биелүүлж чадсангүй. Чадсангүй. Тэ хайртай гэдэг үгээ хэлүүлж чадсангүй. За нэвтрүүлэг маань хэр санагдав? Эхнэр Гоё нэвтрүүлэг. Маш гоё. Гоё франк нэвтрүүлэг байна. Оролцогч одоо жүжигчин, саяын жүжигчин болоор баяр хүргэмээр. Мундаг шүү дээ. Тэр импровизацуудыг ямар гоё авч явж байна тийм ээ. Итгэл үнэмшлийг яасан гоё авч явж байна. Иш мань минь. Яг орчлоо тий. Орцсон. Би мэдсэн байгаа бах гэж бодож ирсэн чинь Ботонбаатарыг орж ичээд байгаа. Гарахгүй шүү. Сайн байна уу багшаа гээд. Багшаа гэж тэгээд энэ аав юм байна. Аав юм байна гэж ороод байгаа хөө. Тэгээд тэр чигтээ ороод дуусчлаа шүү дээ. Нэг хүн ингээд контрол алчих тэр орчдөг. Тийм байна харин. Би ч одоо өлжиг бараг ийм юмд орохооргүй гэж утсан чи яваад очдөг юм байна да. Мань мэд чи орчих уу. Тэгэл дуудсан тэгэл хайртай шүү гэдэг үгийг л хэлүүлэх гээл барсангүй дээ өөр. Барсангүй дээ тий. Сүүлдээ өөр хайртай шүү гэж хэлэхгүй шүү дээ. Юу хайр маар юу яриад байгаа юм. Яа хоёлоо тухтаа уулз хоёлоо уулз хэлгээ. Тэгж байна. За тэгээд маш гоё дугаар байлаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн дугаарт маань зочин панелистаар ирсэн найруулагч Монгол Улсын соёлын төвийн ажилтан Хүслайхтай маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтарч ажилласан Fitafit Group, мөн альтернатив имлэг болон Hello Beauty салон, мөн Эдэн компанийнхаа хамт олондоо баярлалаа. Хөтлөгчийн хувцсыг Berry In дэлгүүр хамтарч ажилласан байгаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Энэ бол prank show байлаа.